Ирүү хамгаалах залуугийн өхлийн шалтгааныг тодруулах ажил удаашрч байна. За энэ хэрэг замхрахыг гэсэн хандлага нийгэмд үүсэж байгаа. За тиймдээ энэ хэрэгтэй холбоотой асуудал болгоныг сонор хүлээж авч байгаа гэж хэлж болно. За тэгвэл энэ хэрэгт улсын хурлын дарга анхаарал хандуулж хурдан илрүүлэхийг холбогдох хууль хяналтын төгөөрөг болгосон байна. Ингэснээр тусгай ажлын хэсэг гарч шалгалтын ажиллагаа явуулж байгааг хэлж байна. За мөн тус хэрэг нэлээд эдрээтэй ажиллагаа шаардсан хэрэг болтой гэдгийг хууль зүйн сайд онцоллоо. Байгаль хамгаалагчийн асуудал бол анхааралд орсон их хурлын дарга хүртэл өөргөгсөн. Надад өгсөн цагдаагийн мэдээлэлээр бол энэ байгаль хамгаалагч эзгүүхээр очиод гинт амиа алдчихсан. Яг тухайн амиа алдсан тохиолдолд ч хажуудын ойрын хүмүүс байгаагүй учраас шууд очиод тогтооход их төвөгтэй янз янзын үнэн худал мэддэхгүй мэдээлэл их орж ирж байгаа. Зарим нь бол бас сэтгцийн хувьд ч янз бүрийн байсан байж болохоор, зарим нь бол ахуйн хүрээний асуудал байсан байж болохоор, зарим нь бол тодорхой занал хийсэн байж болохоор гэх мэтийн цагдаагийн байгууллагууд асар олон мэдээллийг захаас нь бол тодруулж шалгах ийм ажиллагаа явж байгаа. Энэ нэлээд тийм илрүүлэх төвөгтэй хэргийн нэг юм шиг байна гэсэн ийм мэдээлэл өгсөн. Тэгтээ тусгай бүлэг гарцсан ажиллаж байгаа. Харин зориг гэсний гэрээ болгоныг ямар шалтгаанаар баривчлав гэдэг ч мөн нийгмийн анхаарал татсан асуудлуудын нэг болоод байгаа. Нэг хэсэг нь хар тамхины хэрэгээр, харин нөгөө хэсэг нь зориг гэсний өхөлтэй холбоотой баривчилсан гэсэн өөр өөрийн таамгаа дэвшүүлсэн хэвээр байгаа юм а. За гэвч энэ асуудалд хууль зүйн сайд тодорхой тайлбар өгсөнгүй. Энэ дээр бол аюулгүй зөвлөлөөр батлагдсан ажлын хэсэг байдаг. Цагдаа, тагнуулын байгууллагаас үрсэн ажлын хэсэг байдаг. Улсын ерөнхий прокурорын шууд хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ талаар юу болоод яагаад баривчлаад яагаад байгаа юм талаар надад өөр мэдээлэл байхгүй. За ямар ч тааш дээрх хоёр хэрэг аль аль нь шалгалтын явцтай байгааг хэлж байна. Харин хизээ хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй юм байна.